Манай Бэргэн корпорацийн барилгын салбар компани хувьд жил бүр төгс бүтээгч хэмээх энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Одоо 7 дахь жилдээ зохион байгуулаад явж байна. Өмнө нь бид нар болохоор энийг илүү мэрэгжлийн компаниудынхаа төвшөнд мэрэгжлийнхаа салбарын мэрэгжлэнтэйг ураад зохион байгуулдаг байсан. За энэ жил бол илүү нээлттэй байдлаар олон нийтэд хандсан байдлаар зохион байгуулж байгаа маа. Тэгэхээр бетон гэдэг зүйл байдаг. За энэ талаар бид нэр бас та бүхэнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл бас өгнө. Энэ талаар бас хүмүүсийн мэдлэгээс дутмаг байдаг. За өнөөдрийн төгс бүтээгч арга хэмжээ бол үндсэн 3 сэдвийн хүрээнд явагдахаар байгаа. За нэгд нь бол бид нар болохоор барилгын салбарт онлайн худалдааны шилжилт гэдэг энэ зүйлийг та бүхэнд шинэ бүтээгдэхүүн компанийнхаа бүтээгдэхүүнийг танилцуулах юм. За бетон бол 1000 гаруй жил чулуу хэрглэж байгаа дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг ийм бүтээгдэхүүн гэж үздэг. Тэгэхдээ энэ бетоныг хэн хэргэлдэг вэ гэхээр хүмүүс зөвхөн барилгын компани гэж боддог байж магадгүй. Тэгвэл хувь хүн хашаанда, цуснанда, байшингийнхаа суур, явган гүний зам, хашааны суурьч гэдэг юм уу? Эсвэл хүүхдийн тоглоомын талбай. За магадгүй газар доорох, ус цэвэршүүлэх байгууламжиндаа ч гэдэг юм уу? Маш өргөн хэрэглээтэй бүтээгдэхүүн байдаг. За мөн нэг удаагийн хэрэглээтэй жишээлбэл байгууллагууд гэж байдаг. Жишээлбэл өөрийнхөө засварын газрыг хийгч байгаа ч юм уу? Агуулгыг барих гэж байгаа ч юм уу? Тэр хүмүүс ч гэсэн бетон хэрэгтэй байдаг. Бид бодохдоо бол зөвхөн барилгын компанид хэрэглэгдэг гэж бас өрөөсгөл хаддаг байж магадгүй гэж бодож байна. Тэгэхээр энэ олон хэрэгцээтэй хүмүүс маань бетоныг хаанаас авдаг юм бэ? Яаж авдаг юм бэ? Бетон гэдэг чинь юу юм бэ? Ямар зориулттай, яаж зурдгийг гэж гэх юм уу? Энэ олон талын асуудлууд байнга тулгарч байдаг. Тэгэхээр энэ зүйлийг мэдхгүйгээсээ болоод өнөөдөр Монгол улсын хэмжээнд жижиглэнгийн хэрэглэгч нар маань ихэнхдээ бетоныг гараар зурдаг. Нөгөө чулууга аваад, эсээ одолж аваад, шуудаа цементаа аваад тэрийг авчираад нөгөө орчин тойрныхаа талбайг бохирдуулаад, гар ажиллагаа гарцуулаад тэгээд магадгүй чанаргүй ийм бетоноор өөрийнхөө бүтээгдэхүүнийг хийждэг. Гэтэл бидний нөгөө амьдарч байгаа орон сууц, хашаа байшин, хүүхдийн толгойн талбай чинь урт хугацаанд эдлгээтэй настай байх хэрэгтэй байдаг тийм. Тэгэхээр энэ проблем асуудал байнга тулгарч байдаг учраас энийг бид нэр хүн бүхэнд хүртээмжтэй байх боломжийг бий болгоод энэ шийдлээ та бүхэнд өнөөдөр танилцуулах гэж байгаа маа. За дараагийн нэг асуудал бол барилга бол бетоноор босдог. Хүн бүхэн мэднэ. Орон сууцны барилга. За тэгэхээр орон сууцны барилганд бетоноор босчих үед нэг том асуудал байгаа. За энийг ялангуяа өнгөрсөн жил манай иргэд их сайн мэдсэн. Жишээлбэл орон сууцны барилганы гараж руу ус нэвчээд байдаг. За бүгдээрээ л орон сууцыг маш их хүнтэй худалдаж авч байгаа. За тэгээд орон сууцны гараж зойрон давхар руу ус нэвчээд байгаа нь тэр нь өөрөө яадаг вэ гэхээр нэгдүгээрт тэнд машина тавьдсан, гаражт машина тавьдсан иргэдийн хөрөнгө эрс дучрах юм эрсдэлтэй тулгарч байдаг. За барилгын компаниудын хувьд ч гэсэн барилгаа барьж байгаа хувьд барилгынхаа ашиглалтанд оруулсны дараа нөгөө л ус, нөгөө л хөрсөнд байдаг хүчлүүдийн нөлөөгөөр бетон нэвтрээд ингээд тэр барилга дээр асар их хэмжээний буцаа засвар хийх зардал гардаг, эрэг тохирдог. За магадгүй энэ нөхцөл байдлууд бол өнөөдөр бол амьдралд байнга тохиолдож байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр мөн манай компани шинэ бүтээгдэхүүн гэж хэлж болох зойр, суурийн бетоны шийдэл гэдэг энэ бүтээгдэхүүнийг танилцуулах гэж байгаа. Тэгэхээр иргэн та жишээлбэл байшингаа худалдаж авах гэж байгаа бол энэ ямар бүтцээр баригдсан юм бэ? Илүү өргөн мэдлэгтэй болчихвол барилгын компани дараа ч гэсэн очиод асуугаад яг энэ зааварчилгаа нормативын дагуу стандартын дагуу баригдсан үгүй юу гэдгийг бас асуух нь зөв байх гэж бодож байна л да. Тэгжээж бид нөр өөрсдийнхөө нөгөө авч байгаа үнэт хөрөнгийг баталгаатай юу гэдгээ бас шалгах боломжтой. За тэгэхээр тэр өөрөө маш юм цогц асуудал л да. Жишээ тэр уснаас яаж хамгаалах юм? Бетон өөрөө ямар шин чанартай байх юм? Тэр нь өөрөө тасалдалгүй яаж нийлүүлэгдсэн байх юм? Жишээлбэл бетоны том суурийн асуудал барилгын яригдж байгаа юм бол тасалдах юм бол зааг гэдэг юм зүйл үүсдэг. За энэ үүснэ гэдэг чинь нөгөө батөхийн шин чанар нөлөөждөг. Нөгөөдгөөр хоёрдугаар тэр барьж явах явцад маш олон заагууд бий болж байгаа. Тэрийг яаж уснаас хамгаалах юм бэ ч гэдэг юм уу? За тэгээд цаашлуул газар хөдлөлч гэдэг юм ийм
эрсдлүүд бий. Тэгэхээр энэ бол маш одоо чухал бүтээгдэхүүн. Тэгэхээр зөвхөн барилгын компаниудаас гадна хувь иргэд хэрэглэгчдийн хувьд ийм чухал зүйл байна. За манай дараагийн одоо ихтгэл бол төслийн үн цэнийг өндөрт барих гэж ирж байгаа. За тэгэхээр энэ дээр бол зөвхөн барилгыг бид нар бас яриаггүй. Хувь хүн та байшингаа барих гэж болно. Одоо ингээд өрн дулаан үлрэл эхэлж байна. Та хашааныгаа тогтчуулалт хийх гэж болно. За тэгээд мөн одоо түрүүн би хэлсэнчсэн өөрийнхөө аж ахуйг хийх гэж болно. Эсвэл одоо барилгын төслөө эхлүүлэх гэж болно. Тэгвэл энэ төслийн одоо асуудал юу тулгардаг вэ гэхээр маш олон одоо энэ нөөцөөс бүрддэг л дээ. Оролцооноос бүрддэг энэ альва нэгэн том жижиг төслүүд. Тэгэхээр тэрний нэг хэсэг нь бол юу энэ санхүү. Санхүүгийн төлөвлөлт, санхүүжилтээ хаанаас босгох вэ? Яаж зөв зохион байгуулах вэ гэдэг энэ асуудлууд хүн бүхэн тулгарч байдаг. Тэгэхээр манай дараагийн ихтгэл дээр бол энэ асуудлуудаа шийдэх боломж, шийдлийг танилцуулах юм. Тэгэхээр энэ бүгдээрээ ингээд нийлээд энэ цогцоороо хувь хүн, иргэн, байгууллага бүгдэнд нь хамаатай ийм асуудал байгаа бөгөөд өнөөдөр энийг манай одоо дараагийн 8 илтгэгч нар одоо танилцуулах юм аа. За ингээд өнөөдрийнхээ үйл ажиллагааг нээж байна. Баярлалаа.